Hi guys. Сайн байна уу? Өнөөдөр манай Hi guys нэвтрүүлгийн эхний дугаар маань эхэлж байна. Тэгээд өнөөдрийн ярилцах сэдэв маань Монголд суух болон Солонгос суухын ялгаа гэх сэдвээр ярилцах болно. Эхлээд өөрсдөө танилцуулцгаая. За чамаас эхлэе. Намайг Бадрал гэдэг. Би одоо 11 настай. Одоо сурч байгаа сургууль маань бол Жава Монгол гэх юм аа. Солонгос Монгол. За чамаас би бол Тэнгүүн. Тэгэл 12 настай. Би бол Солонгос дахь Монгол сургуулиуд Солонгос ганцхан байдаг сургуульд өгдөг. Тэгээд би бол царайлахын цагтай. Тэгээд энэ цагтай. Тэгээд би Монгол хүн. сайн байна уу? Намайг Бом Эрдэнэ гэдэг. Би Квангнам Чунгакё гэж сургууль сурдаг. Одоо Чунг ил Монголоор бол одоо 7 дугаар анги гэсэн дунд сургуулийн 1-р анги. Тэгээд би Шиб Иван гэж байдаг 12 дугаар бүлэг. Анхны дугаартаа уулзсандаа баяртай байна. За баярлалаа. 7-гийн 12 дугаар анги гэсэн үг нэ, 12 дугаар бүлэг гэсэн. Олон зөө. Намайг бол Намин гэдэг. Би Солонгос Монгол сургуульд явдаг 7 дугаар анги 13 настай. Намайг Солонгос дахь Монгол сургуулийн 7 дугаар анги им намуу гэдэг. Сайн байцгаана. Рамин дөргийн намайг хангарцал гэдэг. Би Солонгос дахь Монгол сургуулийн 7 дугаар ангийн сурагч. Танилцсандаа баяртай. За өнөөдөр ярилцах сэдэв маань бол Монгол суух болон Солонгост суух хоёрын ялгааг ярилцах болно. За тэгээд эхлээд энэ асуудлыг ярилцгаая. За чамаас эхлээд бодлоо болцсон. Юу Солонгос Монгол суухад юу ямар байдаг? Солонгост суух ямар байдаг? Энэ ялгаа нь юу вэ? Чиний бодол? Миний бодлоор Солонгос сурах нь яг багш нар яг хүүхдүүдтэйгээ хандаж харьцдаг. Монголд болохоор багш нар хүүхдүүдэд хандахгүй зүгээр одоо нэг сайн хүүхдээ гарангууд чиднес заагаад өгчих гэж хэлдэг. Тэрийг тэгж өөр зүйл нь өөр санаа. За чиний Анаад бол байгаа. Хоолны талаар ярив. Монголд хоолыг ангитай. Монголд хоол бол талах суу явдаг ахаа. Талах суу явдаг ахаа. Чин Монголд хамгийн сүүлд хизээ хэдгээр анги Монголд төгсөн? 3 дугаар анги төсөөл 4 дугаар анги дэс. Тэгэл тиймэрхүү. Тэгээд Монгол сургуульд ангитай бан талах сүү өгдөг. Тэгээд анги тэрийг бол ангитай гэдэг. Бид нар бол Солонгос сургуульд бол тийм ганцтай очиод өөртөө хоолоо игээд хоолоо иддэг. Тэгээд халбаас өөртөө очдог. Тэгээд чиний миний бодлохоо зэрэг бас хоолны талаа. Зэнгүүний ясны өргөжлүүлээд жоохон хитэн зүйл нэмээд ярьчих. Тэгэхээр Солонгос сургууль болохоор зэрэг Монголд болохоор зэрэг ангитай иддэг гэж сэсэнгүү хэлсэн. Харин Солонгос сургууль болохоор зэрэг одоо шигдан гэж ярьдаг. Монголоор бол ганц. Тэр ганц руугаа ингээд чагсаж ордог хүүхдүүд бүгдээрээ. Манай сургууль болохоор 1100 сурагчтай. Тийм болохоор бүгдээрээ яг нэг дор ганцтай багтах. Тийм багтаамж бол дүүрэхгүй болохоор зэрэг бүгдээрээ ингээд чагсаж ордог. Тэгээд Солонгост Монгол сургуулийн хувьд болохоор зэрэг эхлээд дүүнрээс нь эхэлж хоолндоо ордог. Тэгээд ахнаар нь одоо дээд ангийн ахнаар болохоор хамгийн сүүлд одоо хоол иддэг гэсэн. Харин Солонгос сургуульд бол эсэргээрээ ахнараа нөгөө ингээд ах иш нараа илүү хүндлэх нь илүү одоо чухал үүрэг гэж үздэг. Тийм болохоор зэрэг ахнаар нь одоо 3 дугаар ангиас нь эхэлж одоо доошо ганц руугаа ордог. Тэгээд дүүнэр одоо миний бодлохоор зэрэг хамгийн бага гэсэн үг. Тэгээд тийм болохоор зэрэг хамгийн сүүлд хоол иддэг. Бас асуумаар зүйл нь дөмт хувцсны талаар өөрийнхөө санал бодлоо хуваалцаач. Дөрөв Солонгос сургуулийн дөрөв хувцас ямар гэдэг, Монгол сургуулийн дөрөв хувцас. Октод бас. За тэгвэл энэ асуултыг Номинд асуулт. Манай сургууль бол ингээ октод ингээ ёг бүг өмсдөггүй. Харин Солонгос сургуульд амар гоё ёг бүг өмсдөг. Тэгээд манай сургуульчаас ёг бүг өмсөл амар гоё гэж бодож байна. Тэгвэл өөр асуулт тэгвэ. Даалгаврын хувьд. Даалгавар. Солонгос сургууль бол даалгаврыг нь өгдөггүй гэж бол гэж байгаа байхгүй юу? Гэвч манай Монгол сургуульдаар ерөнхий өдөр бол ингээ даалгавар учаас ингээ амар их
их байдаг. Тэгээд даалгавар өгөөд хичээл ойлгохгүй чи. Даалгавар их хийснээр хичээл ойлгодгүй юм чинь. За тэгвэл намуунаас нэг зүйл асууя. Багшийн ааш зан ямар гэдэгвэ? Солонгос сургууль болон Монгол сургуулийн Солонгос бол зүгээр ангаараа ингээл ганцхан зааж өгөө тэгээд шууд нөгөө шалгалт аваад тэгээд дуустай. Тэгээд Монгол сургууль бол ингээд яг зааж өгөөд тэгэл зааж өгөөл. Тэгээд сайн зааж өгөөд ойлгуулад тэгээд сайн ингээд хүүхдээ татаж татаж гэдэг. За тэгвэл хонгоц улаас яг энэ сайн асуулт дахиад асуу. Өөрийн бодлоо болт. Би Монгол сургууль сурдаг болохоор сайн солонгос сургуулийг нэг мэдгүй. Яг тэгвэл манай хоёр ихэр маань солонгос сургууль сурдаг болохоор бид нарт мэдээлэл их хуваалцдаг. Тэгээд Монгол сургууль, солонгос сургууль хоёрын ялгаа гэвэх юм бол багш нарын хувьд гэвэл багш нар нь яг бие хүүхэд болгонтойгоо нөгөө чөлөөтэй харьцаж чаддаг. Тэгээд солонгос сургуулиас тэгдэг гэж бодож байна. Тэгээ. Зөв. Гэт бүх хүүхдүүдийнхээ санал бодлыг хуваалцлаа. Тэгээд өөр нэмэж асуумаар зүйл, өөр ялцмаар зүйл байна уу? Тий. Тэгээд хоолн дээр тэр нэгтгэс 5 дахь хоол идэг аахгүй юу? Тэгээд тэрд нэгтгэх 2 дахь 3 дахь 5 дахьд нь зүгээр багасаа дээш идэг 4 дахь өдөр нь яадаг аахгүй юу? Дээрээсээ доош иддэг. Ахнараас. Тий ахнараасаа дүүнүүлгээ. Тий. Тэгээд өөр зүйл гэвэл бас нэг гоё юм. Гоё юм гэвэл юу? 170 талаар бол тийм их өгдөө бид нарт. Тийм. Солонгос сургууль 170 гэж өгдөггүй гэж. Үгүй. Монгол сургууль тийм солонгос болт л өгөн л дээ. Би бас нэмээд нэг зүйл ярмаа санагдлаа. Тэгээд би өмнө нь Монгол сургууль сурч байсан. Тэгээд яг 5 жил солонгост Монгол сургууль сурч агаад одоо энэ үйлчлэлээс эхлээд би солонгос сургууль сурч эхэлсэн. Тэгээд миний яг ажилласан зүйл гэвэл солонгос сургууль болохоор зэрэг тавчиг өмсөх байхгүй. Монгол сургууль болохоор сүүлийн жилүүдэд одоо хүснэ л тавчиг өмсдөг. Тэгээд миний бодлоор болохоор зэрэг солонгосын бүх хүүхдүүд одоо тэр сургуулийн бүх сурагч нар тавчиг өмсдөг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр сургууль дотроо ямар ч гаднаас одоо орж ирсэн тийм ням бактеригүй тийм одоо гутлын тийм тоос шороо ер нь ангидаа ингэж оруулж ирдгүү гэсэн үг гаднаас. Тэгэхээр миний бодлоор тавчиг өмс нь илүү олон одоо ашигт тустай гэж боддог. Тэгээ Монгол сургууль болохоор зэрэг дандаа гадны гуталтайгаа шууд ангидаа орж ирдэг болохоор зэрэг гадаа бол маш зам байгаа шүү дээ. Хүний шүс зэр тэгэл маш олон зүйлийг одоо гаднаас ням бактерийг ангидаа оруулж ирж байгаа болохоор зэрэг сурагчдын эрүүл мэндэд маш их хор нөлөө их учруулдаг байх гэж би боддог. Тэгээд за тэгвэл өөр тий. Тийм. Бэчиг солонгос сургуульд хүүхдүүдийг зодож байна уу? Манай хүүхдүүд бол зоддог гэсэн мэт одоолгүй юу? ярих гэсэн. Солонгос миний бодлоор бас нөгөө Монгол сургуульд нөгөө нэг Монгол сургууль одоо Монголд байгаа сургуулиуд ер нь ингэ цагдаатай их холбогддог юм шиг байна миний бодлоор. Одоо сургуулийн хүчирхийлэл боллоо гэхэд ямар нэгэн байдлаар ингэ цагдаатай холбоогүй байдаг миний бодлоор. Солонгос сургуульд бол тэр сургууль болгонд одоо тэр дүүргийнхаа цагдаатай дандаа ингэ холбогдож ажилладаг байгаа. Тийм болохоор зэрэг сургуульд ямар нэгэн асуудал гарлаа гэвэл шууд одоо маш богино хугацаанд цагдаа ирдэг. Тэгээд өмнө 7 хоногт гэвэл манай сургууль 4 цагдаагийн маш ирсэн. Тэгээд сүүлд нь ингээд багшаас асуух юм бол тэр ягаад 4 цагдаагийн машин ирсэн бэ гэхлээр зэрэг манай сургуульд нэг хэрэг гарсан байгаа. 3 дугаар ангийн нэг ах 3 дугаар ангийн нэг ах нэг багшаа одоо багш руугаа юм шидсэн тийм асуудал гарсан. Тэгээд би анхандаа сонсоод гайхсан. Монголд болохоор зэрэг одоо багшгаа ингээд улам хүндэлдэг. Одоо багшийнхаа өдөөс ямар нэгэн тийм
одоо буруу эсэргүүцсэн зүйлийг шууд одоо ингэ багштай загнуулаад гарын өргөө зогсдог. Харин Солонгост болохоор зэрэг мөн Монголтой ингээ багшаа адилхан хүндэлдэг ч гэсэн бас багшийнхаа эсрэг тийм бодолтой хүүхдүүд бас их хөвчлэн зөндөө байдаг гэж боддог. Тэгээ зэрэг ах болохоор зэрэг сандлынхаа хөлийг хугалаад тэр хугалсан тэр хөлөө багш руу шидсэн байгаа. Тэгээ багш нь гин шууд цагдаа руу задгаад тэгээд манай сургууль 4 цагт ирж ирсэн. Тэгээд эндээс ингээд дүгнэлт хийх юм бол ер нь ингээд Солонгос сургуульд ямар нэгэн асуудал гарвал шууд тэр дөрөө ингээд цагдаа ирээд шууд шийддэг. Тэгээ Монголд болохоор зэрэг тийм асуудал гарвал яг тэр дөрөө л ингээд дуусчихсан шүү дээ. Ер нь Монголд сурч ирсэн хүмүүс мэддэг баг. Тийм нугаал сэтгэлдээ нугаал юм дүүсэн. Миний хувьд бас хэлэх зүйл байна. Бас хөтлөгчийн үед биш. Солонгос сууж байгаа хүүхдийн үед хэлэх зүйл байна. Тэгээд энэ бичлэгийг бас үзэж байгаа бас Солонгос сурах гэж байгаа хүүхдүүд байж магадгүй. Тэгээд хандаж хэлэхэд та хүүхдүүд хүчирхийлэл сургуулийн хүчирхийлэл бас дээлгүүлэх зэрэгээс маш их санаа зовдөг байх. Тэгээд миний хувьд хэлэхэд ямар ч тийм зүйл байхгүй. Та зөвхөн сайн хүүхдтэй сайн найзлаад нөхөрлөж чадах юм бол ямар ч тийм юм байхгүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь ийм асуулт байна л да. Гадаад хүүхдүүдийг дээрлэхдэггүй гэж асууж байна. Тэгээ хэдгээр ингээ хүүхдүүд лээ гэж асууж байна. шүүн ил Дунд ангийн. Монголоор бол болохоор ингээ тийм. Солонгос ах оролт тонцруулалтын 1-р анги тийм. Тэгээд гадаад хүүхдүүдийг дээрлэхдэггүй гэдэг. гадаад хүүхдүүдийг бол ер нь бол би ажиглаж байгаа болохоор зэрэг манай сургуульд ямар нэгэн тийм гадаад сурагч бол би бол бит хоёр бол хамгийн анхных нь гэж явдаг. Тэгээд гадаад одоо миний хувьд болохоор зэрэг Монгол хүүхэд одоогийн байдлаар бол тийм дээрлэхсэн зүйл бол ерөөсөй байхгүй байгаа. Тийм болохоор зэрэг ер нь гадаад хүүхдийг дээрлэхдэг зүйл бол байхгүй гэж ойлгож байна. Хамгийн гол нь найзуудтайгаа сайн эвтэй. Тэгэл найзуудтайгаа сайн ингээд ярилцаад тэгэл эвтэйл байвал ер нь бол тийм дээрлэх тийм зүйл ер нь байхгүй. Тэгээд юунд бодоод байхад Монгол одоо ингээд кинон дээр ихвчлэн гардаг шүү дээ. Халах сургуулийн нэгнийхээ ингээд зодоол тийм зүйл ихвчлэн кинон дээр гардаг. Тэгээд монголчууд бодохтой болохоор зэрэг яг Солонгос яг ингээд ер нь ингээд дээрлэхдэг сургуулийн ингээд тийм дээрлэхдэг зүйл маш их байдаг гэж боддог. Яг үнэндээ болохоор зэрэг цаг хугацаа өөрчлөгдсөн. Одоо болохоор зэрэг шинэ үе. Тийм болохоор зэрэг ямар нэгэн тийм сургуулийн тийм дээрлэхдэг зүйл бол ер нь бол багас ирсэн гэж бодож байна. Ерөн зөв та нар Солонгост ирээд сураад Монголд одоо хөвшээгүй, олж аваагүй ямар дадал зуршил та нарт нэмэгдсэн. хүнтэй сайн мэдлэх. Тий. Солонгос хүмүүс хүнийг болохоор мэдчилгээгээр нь айгу хүмүүсээс сайтгаж байсан юм байна. Миний хүндлэх. Нөгөө хөгшин хүмүүсийн сайн тусалж өгдөг. Настай хүмүүс сайн настай хүмүүс. Яг үү. Тэгээд миний бодлохоор нөгөө сумбэ гэж ярьдэн шүү дээ. Ахлах анги. Тэр ахлах ангийн хүмүүстэй их хүндэлдэг гэж боддог. Ном унших тал дээр ямар ялгаа? Ном унших тал дээр бол Монгол Солонгос гэлтгүй бүгд л адилхан л байгаа гэж би бол бодож байна. Гэтэ Солонгос сургуулийн хувьд бол номныхны хэмжээ бага байдаг. Бага байдаг мөрслөө хүүхдэд аймаасаа ойлгуулж өгдөг гэж боддог. Монгол улсад бол ингээд сургуулийн хувьд бол номууд нэм их зузаан тий. Тэгээд тоон дээр гэвэл та маш их бодлого гэдэг шүү дээ. Заавал энийг бод гэдэг нь шаарддаг. Солонгос номны хувьд болохоор зэрэг тийм зүйл ер нь бага байдаг. Энэ бодох зүйл маш их бага байдаг. Ер нь тэгээд хичээл дээрээ л багш нь ингээд дууддаг байхгүй. Самбар дээр бүх хүүхдүүдийг одоо юм бодох тал дээр маш их ханддаг. Тийм болохоор зэрэг ер нь хүүхэд Солонгос сургуульд болохоор юм их ойлгох нь илүү сайн байдаг байх гэж байна. За охтуудаас асууцууд байна. Миний хувьд бол ном ганцхан хичээлийн номоор дуусахгүй. Тэгээд бас үлгэрийн тийм нөгөө адал хэвдэлтэй номнууд, тийм номнууд зөндөө их байдаг. Тэгээд Монголынхыг уншаагаар нөгөө зузаан ч гэсэн хурдан ойлгогддог. Тэгээд ингээд яг адал хэвдэлд тулцсан юм шиг тийм гоё яадаг. Тэгээд Солонгос ном ингээд үлгэрийн номнууд ч гэсэн уншихаар жоохон тийм нушсан, тийм хэлбэр бас их байна. Тэгээд Солонгос хэрвээ одоо ингэж Солонгос сургууль орохыг ер нь эрмэлзэж байгаа тийм хүүхдүүд байвал одоо хандах зүйл байна.
Тэгээд миний хувьд болохоор зэрэг сая 2 дугаар сард би энэ Солонгос руу шилжиж ирсэн шинээр. Тэгээд шилжиж ирэхэд болохоор зэрэг материал бүрдүүлдэг. Ер нь бол зөндөө материал бүрдүүлдэг. Тэгэхээр ихэвчлэн материалаа бүгдийг бүрдүүлсэн байлаа гэж бодоход энэ шалгалт авдаг. Ер нь энэ хүүхэд ер нь ямар хэмжээний төвшөнтэй байна вэ? Тэрийг бол шалгадаг. Тэгээд манай сургууль болохоор зэрэг ер нь хичээлтэй ер нь тууштай байдаг гэдэг тийм сургуулиар явдаг. Ер нь хичээл хийдэг сургууль гэж хүмүүс ярьдаг. Тэгээд манай сургуулийн хувьд болохоор зэрэг дунд чинь 70-аас дээш оноотой бол авдаг. Тэгээд 70-аас зарим сургуульд орчдөг. Тэгэхээр 70-аас бага оноотой бол сургуульд авч чадахгүй гэсэн үг. Тийм болохоор зэрэг одоо бүх сургууль одоо яг ямар байдгийг би мэдэхгүй байна. Яг манай сургуулийн хувьд болохоор зэрэг шалгалт авдаг. Тэгээд бид хоёр шалгалт аваад тэнцсэн. Тэгээд би асуух зүйл нь тэгээд нөгөө Солонгос сургууль ангийн дарга ямар ажил хийдэг? Би зэрэг ангийн дарга гэсэн тий. Миний хувьд хэдэн оны өмнө ангийн дарга болсон. Тэгээд олонхын саналаар ангийн дарга болсон. Тэгээд би бас Монгол сургууль 3 дугаар ангид ангийн дарга байжсан. Тэгээд ер нь Монгол сургуульд ангийн дарга байж үтсэн, Солонгос сургуульд ангийн дарга одоо байгаа. Тийм болохоор энэ хоёрыг одоо яг ямар ялгаатай гэдгийг бол би бас одоо сайн мэдэх туршлагатай байх гэж бодож байна. Тэгэхээр Монгол сургууль болохоор зэрэг ихэвчлэн ангийнхаа талаар одоо ангидаа яг юу хийх вэ гэдэг талаар маш их зүйл боддог. Ангийн даргын хувьд Монгол сургуульд тэгэхээр анги тохижуулалт гэж зүйл байдаг. Тэгэхээр анги тохижуулахад ангийн дарга нь маш их үүрэг гүйцэтгэдэг. Яг ангийнхаа хойдлох самбар дээр яг юу хийх вэ? Ангийнхаа үрийг яг юу гэж зохиох вэ? Тодорхойлох вэ гэх мэтчлэн олон зүйл байдаг. Харин Солонгос сургуулийн хувьд болохоор зэрэг анги тохижуулалттай маш муу байдаг гэж бодож байна. Одоо Монгол сургуульд болохоор зэрэг одоо ангийн хойдлын самбар дээр одоо маш олон зүйл одоо хийдэг. Бүх сурагч алга ингээд өөрийнхөө ингээд одоо хүсэл мөрөөдлөө бичигч гэдэг юм уу тий. Олон янз. Солонгос сургуулийн хувьд бол тийм зүйл байдгүй. Ихэвчлэн зүгээр ангийнхаа үрээ зохиогоол тэгэл дуусчдаг. Тий. Тэгээд Солонгос сургуулийн хувьд болохоор зэрэг нөгөө нэг ангидаа өөр хүүхэд оруулж болтгоо байхгүй. Өөр ангийн хүүхэд орж нэвтэрч болтгоо. Хэрвээ өөр хүүхэд одоо нэвтрвэл шууд толжам одоо хасах оноо нэг оноо авдаг. Тэгээ тэр нь Монгол сургуулиас илүү одоо чанга гэж бодож байна. Тэгээ Монгол сургууль болохоор тийм зүйл байдгүй шүү дээ. Өөр ангийн хүүхэд манай ангид орж ирэхэд зүгээр байдаг. Ямар нэгэн хасах оноо одоо торгуул гэх зүйл авдаггүй. Тэгээ тэр нь том ялгаа юм болов уу гэж боддог. Тэгээд ангийн дараа нь одоо ангид орохоос өөр ангид ордог хичээл байдаг шүү дээ. Одоо биеийн тамир, дуу хөгжим гэх мэтчлэн энэ хичээлүүдүүд ингээд гарахтаа ихэвчлэн ангийн дарга нь ангиа төгжөөд гардаг заавал хэрвээ ангиа төгжиж гарахгүй бол ангийн дарга нэг болж байгаа. Маш чанга байдаг. Монгол сургууль болохоор тийм ангиа төгжих зүйл ер нь бол байдгүй. Шууд гараал явдаг. За, манай нэвтрүүлэг маань юу төгсөх шатндаа болж байна. Тэгээд асуух хамгийн сүүлчийн асуулт маань байна. Тэгээд энэ асуулт маань Солонгост амьдрахын хамгийн гоё нь юу вэ? Хамгийн гоё зүйл. Би бол цэвэрхэн. Тэгээд нөгөө цэвэрхэн байдаг тийм Тоос аха хэр болохгүй. агаар нэг гоё. Миний хувьд болохоор Солонгост агарын нөгөө юм зөөлөн агартай. Монголд болохоор жоохон ширүүндүү тийм агартай байдаг. Тэгээд энд ирэхээр агаар нь зөөлхөн. Тэгээд эмэгтэйчүүдээр ер нь их хвчлэн тулгардаг асуудал шүү дээ. Наран дуудаа авахлаар борлчлоо гэд ингээд айдаг. Тэгээ энэ болохоор тийм их юм байхгүй. Тэгээд энэ сонгоо. Тэгэхээр би 1-р ангидаа Монгол сурч ирсэн байгаа. Тэгээд 1-р ангид болохоор Монголд болохоор зэрэг хвчлэн тоос шороо их байдаг гэсэн намайг хэлсэн. Миний хувьд ч адилхан нэг зүйл мэдэрсэн байгаа. Юу нэг ингээд Монголд гарвал одоо ингээд цагаан ингээд хувцас штэ. Зургчийн хувцас ингээд гарвал шууд тоос шороо болдог. Тэгээд гадаа хөл бөмбөг тоглохчихсэн нэгэл 5 минут тоглолоо шууд харуулдаг хэр болдог. Солонгосын хувьд болохоор тийм зүйл хвчлэн баг байдаг гэж бодож байна. Тийм тоос шороо баг. Цэвэрхэн. Тэгээд өөд ажиллах хөвт юм. Би засан. тэгээд Монгол бол тийм
Солонгос бол хөгжилтэй ороо. Хөгжсөн. Тэгээд Монгол бол гайгүй хөгжиж байгаа. Одоо л хөгжиж байгаа. За өөр асуулт өөр хариулах хэрэгтэй байх Та нар бол ер нь гэсэн одоо Солонгост байгаа Монгол сургуульч бай, Солонгос сургуульч сураад дараа нь бүр тэр нь одоо Монголд очиход ямар давуу тал болно гэж бодож байна. Энд сурч байгаа байна. Надад хэлний асуудал. Тэгээд монгол сурж байгаа хүмүүс солонгос хэл мэдхгүй. Тэгээд англи хэл, монгол хэл хоёроо дан гэж үздэг. Харин одоо бид нэр солонгос хэлээ үздэг, англи хэлээ үздэг, тэгээд монгол хэлээ үздэг. Тэгээд Монголд явж байгаа бүх ингээд хийгдэж байгаа хичээлүүдийг үздэг. Бид нэр буцаад Монгол руугаа очих юм бол ядаж нэг шатаар илүү солонгос хэл мэддэг. давуу талтай. Монголд байгаа хүмүүст. Миний хувьд болохоор зэрэг солонгос одоо нэг хүн надаас асуулаа гэхэд Монгол сурхан дээр үү одоо гадаадд сурхан дээр үү гэх тийм асуулт нэг хүн надаас асуулаа гэхэд миний хувьд бол гадаадд сурах нь илүү гэж үзнэ. Яг гэх юм бол гадаадд очоод яг тэр улсынхаа соёлыг сураад тэгээд тэр улсынхаа хэл, ёс заншлыг сураад тэгээд Монголдоо очоод одоо тэр зүйлээ одоо ингээд Монголдоо таниулах ч гэх юм уу тий. Монголд байгаа хүүхдүүдэд одоо гадаадд ийм байдаг гэх юм уу мэдээлэл өгнө. Бас чухал маш одоо сайн зүйл гэж боддог. Тийм болохоор зэрэг солонгост сурж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор зэрэг хэл мэдээж солонгос хэлтэй болчихно. Тэгээд солонгос сурвал Япон юм уу хятад хэлний аль нэг нь бас сонгоод сур гэж шаарддаг. Тэгээд тийм болохоор бас одоо энэ хоёр хэлний бас аль нэгийг сурчин гэсэн үг. Тэгээд солонгос сургуулийн хувьд монгол сургуулиас илүү англи хэл илүү давуу үздэг гэж би өөртөө бас боддог. Тийм болохоор зэрэг гадаадд сурвал маш олон хэлтэй болно гэсэн үг. Тэгээд гадны соёлыг сураад тэгээд Монголдо очиод хэрэгжүүлэх нь одоо маш сайн давуу тал юм болов уу гэж. Манай хүүхдүүдийг харахаар ер нь аягүй сайн нэг дор маш удаан сууц сурдаг байхгүй. Тийм ялгаа байдаг. Солонгос үзүүлсэн. Солонгос ном аягүй хөөш шүү дээ. Бас хүчмийн боловсрал аягүй сайн эзэмшсэн байдаг. Тэгээд зураг бас их гоё зураад байдаг. Яагаад гэж хэлсэн? Зургийн хөгжим зургийн боловсролыг аягүй сайн өгöd ах шүү дээ. Ажил та нар одоо нот хараад шууд дуулж чадах уу? Одоо заачаа. Сэтгэлээр нар чадах уу? Би чадна. Багшаа би Монгол сурсан аа. За. Багшаа тэгэхээр солонгос сургууль нь болохоор зэрэг нөгөө хүүхдүүдийн ирээдүг нь илүү үздэг гэж бодож байгаа. Нөгөө ирээдүйд яг ямар ажил мэргэжтэй болох вэ? Яг тэр талд нь төлхөө ажиллаж өгдөг гэж боддог. Тэгээд нэгдүгээр анги шүү дээ. Одоо миний хувьд болохоор нэгдүгээр анги, дунд сургуулийн нэгдүгээр анги. Тэгээд дунд сургуулийн нэгдүгээр анги нь болохоор зэрэг саяу гişэ гэж байдаг байхгүй. Тэр нь болохоор зэрэг дундын шалгалт гэж байхгүй. Эцсийн шалгалтаа л өгдөг. Тийм болохоор зэрэг тэр хүүхэд ихэвчлэн одоо ингээд ажлын талаар маш их зүйл сурдаг байхгүй. Ирээдүйд яг ямар ажил одоо тохирох вэ гэдэг талаар багш нь ингээд ойлгож өгдөг. Тэгээд тэр тал дээр солонгосчууд илүү юм шиг санагддаг. Тэгээ ном унших талтай. Тийм манай ангид болохоор зэрэг ном одоо солонгос хэл гэж байгаа штеп. Одоо монголоор бол монгол хэл гэдэг шиг. Тэгэхээр солонгос хэл нь AB гэж байдаг хгүй. Солонгос хэл A, солонгос хэл B гэж 7 хоногт ингээд хоёр хичээл авдаг. Тийм болохоор зэрэг солонгос хэл A нь болохоор зэрэг солонгос хэлээ үзнэ. Солонгос хэл B нь болохоор ном уншдаг, зөвхөн ном уншдаг. Тэгэхээр өмнө 7 хоногт солонгос хэл Б-ийн хичээл манай ингээд анх удаа гарсан байхгүй. Тэгээд яг 100 номын чагсаалт байсан. Яг тэгээд тэр яг 100 номын чагсаалтаас нэг номыг өөрөө сонгоод дэлгүүрээс одоо худалдаж аваад тэгээд өөрөө уншдаг. Яг тэр хичээл дээр. Тэгээд тэр бас тэр зөвхөн ном уншиж байгаа ч гэсэн оноондоо ордог. Сонжог гэж ярьдээ шүү дээ. Одоо сургуулийн оноо. Тэгээд зөвхөн ном уншихтай биш тий. Ном дээр яг юу болж байгаа тий. Тэгээд яаж одоо зөвхөн ном уншихаас чинь оноо өгч чадахгүй шүү дээ. Ингийн одоо хүн бол тэгэхээр яаж оноо өгдөг гэхлээр зэрэг тэр номын тэмдэглэл яг тэр номон дээр яаж тэмдэглэсэн бэ? Яг юу гэж тэмдэглэсэн бэ? Хэр ойлгосон бэ? Тэгээд манай багш болохоор ингэж хэлжсэн. 100 номыг ингээд хөнгөн унших нь чухал биш. Нэг номыг 100 удаа унших нь чухал гэж хэлжсэн. Тэгэхээр нэг номыг маш сайн одоо нэг номыг 1000 одоо хэд чи одоо маш их олон унших нь маш чухал гэж хэлдэг. Тийм болохоор зэрэг ном унших тал дээр болохоор зэрэг нэг номыг маш их олон удаа унших нь чухал.
Манай Монгол сургуульч гэсэн ялгаагүй өглөө 1-р өдөр 5-дахь өдөр нөгөө доошоо кандангийн газар бууж цугладаг. Тэрнээс бусад өдрүүдэд өглөө бүгдээрээ ном уншаад номын тэмдэглэл хөтлөдөг. Тэгээд тэмдэглэл дээрээ багш нь шалгаад тэгээд ойлгосон үг юм гэж. Өөр асуух хэрэгтэй юм. Солонгос сургуульд айгүй хаялаад ах шүү гэдэг тийм. Тэр нь ямар вэ? Монгол сургуульчсан бол Тийм. Биш Монголд байснаас илүү энэ маш олон Монгол аялах гэж хэрэгтэй тийм. Тэгээ миний хувьд болохоор Монголд нэг л жил сурчсан нэгдүгээр ангитай. Тэгэхээр одоо бол яг ямар болсныг би мэдэхгүй. Гэтэ яг миний туршлагаас үзэх юм бол Монгол төрөөс аялдаггүй. Ямар нэгэн гадуурх тийм одоо хувийн аялал туслан гэж. Эко аялал гэж би нэг найзтай сонсч байсан. Монголд нэг эко аялал гэж болдог юм байх. Тэгээд өөр зүйл бол сонсож байгаагүй. Солонгос болохоор зэрэг Swagyo гэж байдаг. Таны мэдгүй аялал. Одоо тэр нь болохоор зэрэг хичээл хийн. Гэтэ гадуур хичээл хийн. Одоо бид нар ингээ заавал хичээл хийлээ гэхэд заавал ингээ тэмдэгтэр дээр юм бичээл, заавал номоо ингээ хараад хийх биш. Ингээ одоо өөр бие хөдлөлөөрөө гадуур гараад ингээ нүдэрээ ингээ үзэж сонирхоод тэгээс сурах. Маргааш хоёр ямар аялалд явна гэлээ. Маргааш болохоор зэрэг чиоп Илээдийн ажил мэргэжил. Ажил мэргэжлээ нөгөө туршиж үздэг. Дараагийн нэвтрүүлэгт энэ тухай яриулах сонирхолтой баг тийм. Би тэгээд энэ Сланс Монгол сургуульд өмнө намайг анх ирэхэд өвлийн кемп гэж энэ зуны кемп гэж энэ тэгээд зуаг таны мэдгүй айл гэж 3 удаа аялдаг байхгүй юу? Одоо бол манайх өмнө нь 200 дүнтэйсэн одоо л 300 дүнтэй болоод айр олон болоод тэгээд бид нар одоо өвлийн кемп тэгээд дундынхан өвлийн кемп тэгээд таны мэдгүй айл одоо энэ дээл явж байгаа зуны юм дээл явах байгаа. Нэмж хэлэхэд би сая дутуу ярьчлаа. Нөгөө нэг таны мэдгүй аялал яг бас сүрэнэ гэж болдог байхгүй. Сүрэнэ гэдэг нь болохоор зэрэг хүүхдүүд хоорондоо нөгөө нэг танилцаад илүү тоцсонсох маягаар болдог. Тэгээд ер нь бол Солонгост гадуурх тийм нөгөө нэг үйл ажиллагаа маш их байдаг сургууль юу. Тэгээд бас маш олон тэмцээн уралдаан болдог. Одоо Чэв дэвэ гэж бие тамирын тэмцээн болдог. Тэгээд өөр болохоор зэрэг Quag ТV гэж бас болдог байхгүй. Тэгэхээр зэрэг шинжлэх ухааны бас тийм тэмцээн болдог. Та нар гадаад за бичсэн юм хэлээ. Тэгээд кемптэй арай бид нар 2 хоног 3 өдөр явдаг байхгүй юу? Тэгээд 2 хоногт нь унтахдаа бид нар 9 цагаас 12 цаг хүртэл нөгөө бурхныг шүтдэг аахгүй юу? Тийм. Тэгээд кемп дээр таны мэдгүй айл дээр бид нар урлагийн үзлэг гэдэг. Тэгээд бид нар сургууль дээр юм бүзэг бэлдээд тэр газар очиод тавьдаг үзүүлдэг аахгүй юу? та нарын авиас хөгжүүлэх гэдэг ер нь ямар авиас хөгжүүлэх сургууль чи яаж сургууль за ингээд манай англи одоо бүжиг дуу мууга бэлтсээр аваад бүжиг дууны тэмцээд бүх тэмцээд манай анги ордог. Тэгээд ангиараа цуг нэгдэж бас тэгээд дууга өөрийнхөө яг хийж байгаа юмтайгаа цуг хослуулж аваад чөлөөтэй хийдэг. Тийм Солонгос сургууль илүү тэр нь нээлттэй юм шиг санагдав. Солонгос сургууль Монгол сургуулиас яг даваа тал нь болохоор яг тэр гэж би яг одоо яг онч хэлж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг яг ажил мэргэжлийн сонгоход маш их мэдлэг өгдөг. Багаас нь ингээд суурийг тавьж өгдөг. Одоо чи яг юу илүү хийж чадах вэ? Яг тэр одоо яг тэр чаддаг зүйлээр нь ингээд дагнаад тэгээд ирээдүйн ажил мэргэжлийг сонгож өгдөг. Тэр тал дээр ингээд Солонгос сургууль илүү ажилладаг. Манай сургууль дугуулан хамрагддаг. Тэгээд дугуулан болгоно нөгөө өөр дугуулан байдаг. Энэ үйлрэлт нөгөө жүжигийн дугуулан нэгдсэн. Тэгээд жүжигийн дугуулан драм ороод тэр нэг багш нь өөрөө жүжигчин. Тэгээд амар сайн багштай харсан. Тэгээд хүүхэд болгоны юу гэхэд нөгөө ажил мэргэжлийг ингээд сонгож өгөхийн тулд бас тийм дугуулан гот. Солонгос сургууль болохоор хавгаан гэж үүдэж штэ дугуулаа. Одоо хичээлийн гадуурх дугуулаа. Тэрэнд илүү солонгос хүүхдүүд илүү хамрагддаг гэж боддог. Тэгээд манай ангийн бараг 50% нь хэвшлэн одоо хавгаанд явдаг. Тэгээд хэвшлэн хавгаан 9 өнгөрөөгөө тардаг ба.
тардаг гэж сонссон. Тэгэхээр юу нь бол Монголд байгаа хүмүүсээс Солонгос сурж байгаа хүмүүс нь илүү нөгөө нэг хаван ачаал ихтэй гэж. Дамжаан суудаг тийм. Дамжаад их суудаг. Сургуулиудаас юм сурахаас илүү дамжаанаас илүү юм сурдаг. Тэрийг танд юу гэж бодсон? Тий. Ер нь бол би ч бас тэгж боддог. Тэгээ Солонгос хүүхдүүд хөвчлэн тэгж ярьдаг. Одоо хаваанаас л их зүйл сурдаг. Сургуульд бол тийм зүгээр л сөөр зүйл яг одоо ингэ зааж өгдөг. Хаваан болохоор зэрэг илүү зүйл зааж өгдөг болохоор зэрэг тэр нь илүү даваа талтай. Гадаадд байгаа хэрнээ Монгол сургуультай сурах гоё байх хэвээр тийм. Гадаадд байгаа мөртлөөс Монгол сургууль сурна гэд тэгээд бас Монгол сургуулиасаа илүү их юм сурдаг. Танаа гадаадд байхаар Монголтой бүр илүү хайртай болж байна уу? Мэдээж Монгол руу очимаас. Хожим ер нь Монголда юу хий гэж бодож байна? Монголда хэрэгтэй л юм байвал тэгэл юу ч хийсэн. Монголда хэрэгтэй зүйл хийвэл тэгж боддог. За ингээд энэ нэвтрүүлгийн өндөрлцгөөе. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.